Бидний үед бол ер нь одоогтой харьцуулахад бараг тийм байгаагүй шүү дээ. Ер нь тэр үед чих хүмүүжтэй багш нараасаа бид нар чих эмээдэг тий аав ээжгээ одоо үгэнд их ордог. Тэгээ бид нар чинь намайг одоо бага ингээд дунд ангид байхад ороо 18 цагаас хойш гэрээс гарахыг хориглодог гэсэн шүү дээ. Тэгээ тийм үеэлтэй. Гэхдээ одоо бол арчсан юм. Гэхдээ энд бол одоо хүүхдүүдтэйгээ багш нартайгаа эцэг эхтэйгээ маш сайн нөлөөллийн ажил хийх хэрэгтэй байхаа гэж одоо би бол өөртөө боддог. Тэгэхээр одоо ингэж дээрлэл гарч байгаа нь юутай холбоотой ажиллагаа нь юу гэж тооцож байна? Томсуулаас хамаарч байгаа гэж бодож байна. Бид нар энэ одоо сошиал орчинд үг хэллэг тэгээ гадуур одоо гудамж салбарт үг хэллэг гэр орондоо ч гэсэн үг хэллэг дээр их тонцоо анхаарах хэрэгтэй. Яг тэгэл одоо шилжилтийн үе байсан амьдрал хүнд хэцүү байсан гэдэг одоо ийм зүйлүүд бас ярьж магадгүй. Гэхдээ энэ ч хүний ухамсарын асуудал учраас энэ дээр бүгдээр хүүхдүүдтэй үлгэрлэе гэдгийг хэлье. Ер нь бол одоо манай хүүхдүүд ч гэсэн одоо дунд анги үе тэнгийн дээрдэл байгаа. Би хүүхдтэйгээ ярилцдаг. Ер нь үе тэнгийн дээрдлүүд байгаа. Тэрийг бол одоо холбогдох суулгын нийгмийн ажилтан суулгын захиралд бол одоо удаа дараа мэдгдсэн эцгийнхээ хувьд бол. Тэгэхээр хүүхдийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхдийн ертөнц, хүүхдийн өөрийн одоо тэр үнд зүйл гэдэг бол их нандин зүйл шүү дээ. Бид нар өөрсдөө хүүхэд байж үтсэн. Эцэг эхтэй болон багштай хэлж байгаа зүйл байгаа, хэлэхгүй ч зүйл байгаа. Тэгэхээр энийг бүр ийм углуургаар нь уг үндсээр нь маш сайн бид нар авч үзэж энэ дээр одоо хуулийн хариуцлагыг одоо чангадахын зэрэгцээ нөлөөллийн ажлыг маш сайн хийдэг болох. Энийг л донцгой анхаарах хэрэгтэй. Тэгээ яг тэгвэл одоо бүгд санаа зовдөг. Хэдий одоо хин нэг хүний хүүхэд маш өндөр хүмүүжтэй байлаа ч гэсэн одоо бүхэл одоо хүүхдүүдтэй хамт одоо суралцаж байгаа Тэгээ энэ утгаараа би бол их санаа зовж байна. Ер нь бол маш их санаа зовж байгаа. Би ч одоо орон нутагт ажиллаж амьдарч байгаа ингээ хотод ирсэн хүүхдүүд маань дагаад ирсэн. Тэгээд ийм одоо үе тэнгийн дээрлэл гэдэг зүйлд өртнөгдөг бол маш хүндтэй. Тэр хүүхдийн сэтгэл зүйд хизээч одоо эргэж засрахгүйгээр тийм том гэмтэл учирч байгаа шүү дээ. Энэ талаас нь бид нар маш сайн бодох хэрэгтэй. Юу яасан гэсэн үг? Тэгд байх уу? Тэгэхээр бол би энд маш их хэмзгэлдэг. Гэхдээ ямар бид нар ч ямар очиод тэр хүүхдэд эсвэл хүүхдийн аав ээжтэй бид одоо уулзаад явах вэ? Энд чинь холбогдох байгууллагын ажлыг хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээ яах гэж сургуульд одоо нийгмийн ажлын сэтгэл зүйч гэж байдгийг, яах гэж сургуулийн захирал гэж байдгийг тэр хүмүүс одоо ажлыг хийх хэрэгтэй. Манай аймаг бол одоо хүүхдийн хөгжлийг дэмжих хүн болох багасаа гэдэг төслийг одоо хэрэгжүүлдэг. Миний бизнес дээр багтаа санаачилсан. Хүүхдийн хамгааллыг дэмжих хүүхэд эрдэнэ гэдэг төслийг хэрэгжүүлдэг. Энэ бол хүүхэд хамгааллын баг гэсэн үг шүү дээ. Одоо хүүхэд хамгааллын хамтарсан баг гэдэг баг хороо суманд байгаа энэ баг маш сайн ажиллах хэрэгтэй. Тэр эрсдэлтэй хүүхдүүдтэй ажилдаг, хамгаалдаг, сэргийлдэг. Хүүхдийн хөгжлийг дэмждэг нь хичээлээс гадуур цагаар хүүхдүүдийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж хүссэн секс дугуулan сургалтандаа хамрагдах боломжийг бид бүрдүүлэхийг зорддог. Тэгэхдээ Дорнод аймгийн нийт баг дулаангийн 20 мянган хүүхдийн 10 мянганд бид нар хамруулж чадчих байгаа. Тэд нар яагаад хамруулж чаддгүй гэхээр өндөр сургалтын төлөв төлж чаддаггүй. Тэгэхээр аймгийн төсөөс 30 мянган төгрөг гаргаад эцэг нь 20 мянган төгрөг гаргаад 50 мянган нэг хүүхдийг нэг сар сургахад зориулж ийм төлбөрийг одоо шийдээд харилцан одоо эцэгтэй хамт одоо шийдээ явуучих гэсэн үг Тэгээ хэрэгжүүлдэг төсөл байгаа. Энэ төсөл бол үр дүнтэй хэрэгцсэн бүх аймаг очиж туршлага судалсан. Эндээс гэсэн энэ одоо гэр бүлийн яам одоо харьяа хүүхэд гэр бүлийн одоо хөгжил хамгааллын агентлаг бас очиж одоо хэд удаа туршлага судалсан байгаа. Миний би энэ хүүхдийн хөгжлийг дэмжих хуулийн төслийг санаачлаад боловсруулад одоо өргөн барихад бэлэн болж байгаа. Анхдагч хуулийн төсөл. Ягаад гэвэл аймагт хэрэгжүүлсэн тэр төслүүдээ туршлага дээр үндэслээд улсын хэмжээнд хууль болгож гаргая гэж. Ер нь хүүхдүүдийн хөгжсөн үгэд хамгаалагдана гэдэг Хүүхэд хөгжөөд илүү юм уншиж судлаад чөлөө цагаа зөв болсон одоо өнгөрүүлээд бусад хүүхдүүдтэйгээ одоо баг болж ажиллаж найзад нөхөрснөөрөө энэ сөрөг үр дагавар гарах нь багасан шүү дээ. Тэгэхээр энэ бол хөгжил хамгаалагддаг бол үнэхээр одоо хоёр багна гэсэн үг. Хөгжиж хамгаалагдана. Хүүхэд өөрийгөө авч явж чадна Тэгээд тэгж аймаг дараа хийж байхдаа бол ажилласан.